Би нөгөө та нарыг ихтгэл үнэмшилгүй байна гэдэг эднийт ихтгэл үнэмшил төрүүлээч гэдэг байгаа байхгүй. Тэхийн тулд экспорт жишээлбэл бид нар хичнээн хэмжээгээр хэдэн сая доллараар нэмэгдэх боломж ер нь бол 90-ад оны их үед энэ хоёр орны нэг тохирсон юм бол тэр шүү дээ. Та нар бол нефт эрчим хүчээрээ бид нар бол өргөн хэрэглээний бараагаараа гээд Оросууд өргөн хэрэглээний бараан дээр өндөр татвар тавьсан. Манай савхын эдэл ноосон бүтээгдэхүүн ноолоор бүгдэн дээр нь татвар тавьсан. Одоо энийг нэг өөрчлөх боломж гарч байгаа бол тэр мэрийгээд сайн та нар ярмаар юм л. Гэхдээ бид нар нэг юм ойлгох хэрэгтэй. Нэг оронд хараат болцсныг ерөөсө тоохгүй. Тэгээ бусдаа найзлын ихээр болгоомжлол хэвтчихье. Тэр талаас нь сайн ярмаар байна. За зах зээл бол мэдээж 200 сая хүнтэй зах зээл. Яг өнөөдөр бидний зарж чаддаг бараг бол нэг 16 тэрбум доллар тэр улсууд гаднаас авж байна. Тэгэхээр бид нар бол 16 тэрбум доллар гаднаас бараа авж байгаа улс руу л одоо тэр зах зээл рүү л бараа бүтээгдэхүүнээ гаргахыг оролдож байгаа юм. Ер нь бол манай үйлдвэрлэлийн эрхлэгчид бол яг бодтойгоор айгаад байгаа юм бол байхгүй байгаа шүү. Мэдээж хэрэг бид нар сүүгээ дотоодоо үйлдвэрлэл нь хамгаалтсан. Сүү бол бид нар тарифаа өөрийнхөө тавина. Гэх мэтлэн өөрийнхөө хийж чадж байгаа бараануудаа бол бид нар бүрэн хамгаалтанд авцсан байна. Нөгөө талдаа зарим нэг үйлдвэрлэлийнхаа түүхэн эдийн одоо үнийг бууруулах ийм хилцээр явж байгаа гэдгийг бүгдээр ойлгох хэрэгтэй. Зарим нэг орж ирэх бараа бол түүхэн эдийн түвшинд манай үйлдвэрлэлийн гол түүхэн эдийн түвшинд орж ирэх юм аа гэдэг ийм зүйл байна. Одоо биш үү хөдөө аж ахуй яам боловсруулалтын дарга худалдаа ажилтны танхимаас юм байна. За ерөнхийлөгч нь ингээ та ямар ч гэсэн нэг хариулээд сая тэр махных жишээлбэл тэг болж гэнэ гэдэг шиг одоо хөдөө аж ахуй дээр тэр гурлаа яаж хамгаалж байгаа хөдөө аж ахуйн бүтээг 10 одоо тэдээс нэг тэрбум олох гэж биш ер нь яг ингээ та нар тооцоо хийж үзсэн байгаа бол нэг ийм хэмжээгээр бол одоо бид тэр арьс ноос ноолуур мах зах нэмэгдээд нэг тэдэн тэрбум орчим доллар нэгдэж байгаа гэж нэг тиймэрхүү хариултуудыг өгчүүл их сайн байна. За 3 номерын хүрхэн болорчул. За яг дараа нь хариулна. За болорчул. Гурлаа хамгаалах тэгээ хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспорт. Хүнс хөдөлгөөний үйлдвэрийн яамны бодвол үлдэхин газрын дараа болорчлоо. За ер нь бол энэ чөлөөт худалдааны төр хилцээртэй холбоотойгоор асуудал яваад сая 2025 1 сарын 7-нд эдийн засгийн сайдын тушаалаар дид ажлын хэсэг байгуулах ийм тушаал ирсэн. Үүнтэй холбоотойгоор мэргэжлийн 18 холбоо оролцсон ийм дид ажлын хэсгийг байгуулсан. Хүнс хөдөлгөөний хөнгөлдрийн яамны төрийн нарийн бичгийн дарга ахлаад энэ 18 холбоог оролцуулсан дид ажлын хэсгийг байгуулж 3 удаа хуралдсан байгаа. За 3 удаа хуралдаад 375 бүтээгдэхүүн дээр санал авсан. За эцсийн байдлаар 23 бүтээгдэхүүнийг одоо дахиж судалж үзээч. Энэ бол бидний дотоодын үйлдвэрлэлтэй харшилж байгаа гэдгийг саналыг одоо эдийн засгийн яамд бол 3 удаа энэ саналыг тавьсан. За 3 удаа сүүлийн саналаар бол Оросын холбооны улсын одоо энэ ажлын хэсгийнхэнтэй хуралдахад бас миний бие бас хамт оролцсон. Ингээд энэ дээр хамгийн сүүлд одоо энэ бүтээгдэхүүнүүдийн саналыг хүлээж авсан. За дээрэс нь өндөг Улаанбуудаа хуурай сүттэй холбоотой асуудлыг эргэж харж үзээч гэдэг саналыг бас энэ ажлын хэсгийн уралдаар тавьсан. За ингээд сүүлийн хилцээрээр бол одоо эцэлж ирснээр Улаанбуудаан одоо гурилыг буудаг бол 50,000 тонныг 375% татвартайгаар гээд за өндийг одоо хэдийг авдээ? 5% татвар авч байгаа. За ер нь ийм бид за Атрийн 4-р анги хэрэгжүүлээ сүүлийн одоо 10 жилийн хугацаанд энэ газар тариалангийн салбарт нэлээдгүй хэмжээний хөрөнгө оруулалт хийснээр Улаанбуудаагаа бас яг дотоодын үйлдвэрлэлээр хангах ийм нөхцөл боломж бүрдсэн. За тоног төхөөрөмжийн хувьд, газрын хувьд, технологийн хувьд за бид нар бол жилдээ яг 20 оны ковидын жилээс одоо хойш. За дахиад нэг минут сунг чи тодорхой хариул. Одоо жишээлбэл та нар гурил хойлохын тулд авдаг нь үн юм уу худлаа юм уу? За манай дүүсж байгаа энэ гангийн нөхцөл байдалтай холбоотойгоор бид нар сүүлийн жилүүдэд бас 80 хүртэл мянган тонноор энэ импортын гурилыг авч ирсэн.
За тэр нь бол мэдээж чанар сайжруулагч гээд дотоодын урвцтай холиод гаргадаг ийм асуудал бол байгаа. Тэгтээ 50,000-ыг бол одоо яг хилцээрийн суулийн байдлаар ирж байгааг бол 50,000-ыг дотоодоос энийг бид нар нэг ийм хэмжээнд байхад бол нэг эрсдэл үүсэж байх нь харьцангуй гаагүй гэж За тооцоолж экспорт хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн дээр яах вэ? За экспортын хувьд бол мэдээж одоо тодорхой хэмжээний нэг талын зах зээл биш бас 5 орны зах зээл гарч байгаа учраас боломжууд үүсэж гэнэ гэж харж байгаа. За тэгээд мэдээж манай бүтээгдэхүүний одоо чанар бусад худалдааны яриа хилцээр гэдэг бусад өвчин зүйлүүдээс хамаарч бол экспорт одоо ямар хэмжээнд явах нь харагдах байхаа л гэж бодож байна. Цаг үйл байна гэсэн үг. За 8. Хатаа алжирын танхим. За та бүгдийнхөө энэ өдрийн амгалан айлтгын төрөөд худалдаа жирийн үндэсний худалдаа жирийн танхимын ерөнхийлөгч бөгөөд удирдах зүйлийн дарга. За бидний танхимын хувьд бол зарчмын хувьд бол бид нар 2023 оны 11-р сараас бол энэ асуудал дээр анхаарал тавьж ажиллаж байгаа. Зарчмын хувьд дэмжиж байгаа. Дөрвөн бас ган төмөр тэрүүн шадар сайд дурдсантай 4-5 одоо нээлттэй хилцүүлэг зохион байгуулсан. Эргээд салбарынхантайгаа те төрийн дэвтжин тэр хүнсчдийн холбоо ноос ноолуур эднэр гээд бүгднтэй нь уулзаад ярилцаад асуудлыг айлуулах хоёр талдаа ашигтай байдлаар шийдэл гаргаа явж байгаа. Танхимаас гол одоо манай бизнес эрхлэгчдийн одоо экспортлогчид, импортлогчид бол бүгдээрээ дэмжиж байгаа. Яадангүйл Евразийн эдийн засгийн холбооны улсуудаа тухайлбал Оросын холбооны улсуудаа манай гайлын тариф нь 5% байдаг. Оросын холбооных нь болохоор 5-аас 50 хүртэл байдаг те. Тийм учраас За 8-ыг нэг минут нэмээ. Тэгэхээр бид нар бол гол нь арь шир, ноос ноолуур, махан бүтээгдэхүүн нэмээд бид нар зарим улстай нь бол махын дайвар бүтээгдэхүүн те гаргахаар бол хилцэн тохиролцож байгаа. Би өөрөө эдгээр улс орнуудын танхимын дарга нартай бол 12 дугаар сард уулзсан. Одоо 5 дугаар сард уулзах гэж байна. Улаанбаатарт би бас Төв Азийн танхимын дарга нарын ерөнхийлөгч нарыг бас Улаанбаатар хотод хуралдуулахаар бол тохирсон байгаа. Тийм учраас олон талаасаа ч тэр хоёр талаасаа ч тэр засгийн газрын комиссийн одоо бүрэлдэхүүнд орж байгаа үед бол бид нар өөрсдийнхөө үндэсний үйлдвэрлэгч болон экспортлогчдын эрх ашигыг бол хамгаалаад явж байгаа. Тийм учраас зарчмын үед дэмжиж байгаа. Тэгээд тоо баримт одоо хэрэгтэйг бол бид нар бол би өөрөө 2019 оны Европын холбоогоос хийсэн судалгаан дээр экспертээр оролцож исэн. Ер нь бол манай дотоод нийт бүтээгдэхүүн бол дунд хугацаа. За 1 минут 8 номерын микрофон дээр нэмээд өгч. Дотоодын нийт бүтээгдэхүүн бол бүр доотлон те одоогийн боломжоор бол 1%-аас дээш өсгөр байгаа. За Оросын холбооны улс руу махан бүтээгдэхүүний бүтээгдэхүүн 140% өсөлттэй байхаар за Казахстан руу бол 125%, нэхмэл эдлэл одоо 55-аас 55%, сахин эдлэл 50%-аас дээшээ. Тэгээд ер нь бол дунд бол урт хугацаанд 159% те. Босод уул уурхай олборлтын одоо гаргаж байгаа бүтээгдэхүүн 17, Белоруст гарах экспорт бол 20% хүртэл нэмэгдэхээр ийм судалгаа бол гарсан байгаа. Баярлалаа. За савхичул бол юу Орос ч өөрөө савхын эдлийн үйлдвэрлэлээр дэлхийд эхний 5-д орсон юм билээ шүү дээ. Тарифын дэ явж байгаа үед бид нар бас энэ асуудал дээр нухацтай хэлцэх. Тэр талаасаа би гişүүдээ ярьж байгааг зөв гэж бодож байна. Сайн ярилцъя. Зөв ер нь бид нэг юмыг ойлгох хэрэгтэй. Бид нэг эдийн засгаас хараат байгаа шүү. Өнөөдөр экспортын орлогын 90 бараг 8% шахав болсон. Нэгэн эдийн засгаас хамааралтай. Тэрэн дотор ганцхан бүтээгдэхүүн 70%. 15 тэрбум доллар орж байгаа 9 тэрбум доллар нь ганцхан нүүрс. За нүүрсний үн бол яах вэ гэдэг асуудал. Төсвөө бид нар 3 дахин нэмсэн. 21 онд 11 их найд 5 их найд. Нүүрсний үн бол яах вэ? Төсвийн орлого байхгүй бол. Юугээрээ цалинжуулах вэ? Юугээрээ тэтгэрээ тавих вэ? Тэгэхээр нэг эдийн засгаас хамааралтай байна гэдгийн аюул энэ. Хэрвээ бид нар нүүрсний унах юм бол ангал руу орно. Өөр нөхөх юм байхгүй. Манай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн бүгдийг шахаад 1 тэрбум доллар байхгүй юу? Манай яг үндсэн олж чадж байгаа юм бол 1 тэрбум доллар. Цаана яг алдчихсэн. 2-3 тэрбум доллар. Тэгэхээр
Тэгэхээр бид нэр нүүрс унахад Аргентин болно. Тийм л учраас бид нар ер нь яаж нүүрс унвал амьд үлдэх юм бэ гэдгээ бодохгүй бол ангал руу явах гээд шүү дээ. Дан ганц нэг л хүнтэй харьцаад байна гэдэг чинь осолтой зүйлш нэг хэрэлдэх нэг өдөр гарна. Хаашаа харж өгөх үү? Нөгөө нөхрийгөө гомдоогоо явуулчих юм чинь. Тийм учраас бид нэр хараат байна гэдгийг бас нэг жоохон бодож явахгүй бол болохгүй шүү. Тэрийг ерөөсөө санаа зовхгүй. Хараат авах хэрэгтэй юм шиг л бодоод ах юм. Бусдаас харин одоо хараат бас болчихгүй гэж айгаад идэг. Нэг нөхрөөсөө бол ерөөсөө айхгүй. Олон найз нөхдөд болохыг хүсэхгүй. Тийм учраас бид нар бас энэ нүүрсний үн, эдийн засгийн нэгдлийн хамаарлын тэрэ жоохон бодож явахгүй болохгүй. Бидэд ганцхан л 2 3 л боломж байна. Хөдөө аж ахуйг нэг чадна, аялал жуулчлалаар нэг хэдэн төгрөг олж чадна. Өөр юмор олж чадахгүй. Тийм учраас энэ том зах зээл рүү хөдөө аж ахуйгаар орох боломж байгаа бол ер нь эн чинь манай хөршүүд юм шүү дээ. Хөршүүдээс нэгэнтэй найз нөгөөдхийн нулимаа дээж болохгүй ч дээ. Тийм учраас энэ хөрш орнуудтайгаа яаж байх вэ гэдгийг бид нар нэлээд сайн бодно биз. Ер нь энэ хөршүүд бид нарыг юугаар хаагаад байна? Импортын татвараар л хаачаад шүү дээ. 10-аас 40% татвартай бид нар бараа бүтээгдэхүүнийг гаргаж чадахгүй. Энийг тэглээч гэж гуйжсэн үе манайханд би савхи идэл хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүдээ гаргая та нар тэгэлж өгөөч гэд бид л гуйжсэн шүү дээ. Тэгэхээр энэ боломж байна уу юу гэдгийг бас сайн тооцох хэрэгтэй. Би гишүүдийн бас тэр тооцоо судалгаа чинь дутуу байна гэдэг та бас санал нэг байна. Та нар нэг энэ дээр бүр нэг сайн бэлдээд энэ дээрээ ашигтай, энэ дээрээ ашиггүй гэд 11 тэрбум доллароос авах гэж байгаа маа гэдэг чинь бүдэг бадаг зүйл байхгүй юу? Иннээс бидний авч чадах нь 300 сая байна, 200 сая доллар байна гэвэл өөр. Манайтай ээжлэхэн 3 сая хүнтэй хөдөө аж ахуйн урагваа. Сүүгээрээ 700 сая сүүгээрээ шүү. Ноосороо 250 сая доллар олно. Манайх энэ хоёроор юу ч олохгүй. Энийг авах газар руу таана вэ гэдгийг бид нар бодох ёстой шүү дээ. Ноос доллар энэ маань хаан шингэх үү гэж хөрш орнуудаа давуулаад одоо явуулж чадна гэдэг бол одоо яах вэ? Хөрш орнуудтайгаа хаалттай бай гэж бодоод байгаа бол тийм учраас хэдүүлээ энэ дээр нэлээд сайн нухацтай байх нь зөв байж магадгүй. Тэр боломжуудаа сайн та хэд маань одоо гаргаж ирээд төрдөө итгэхгүйгээр хүнд итгэх юм бэ? Их сургуулийн хэдэн судлаачийн зөв төрөх буруу энэ эдийн засгийн хөгжлийн яам буруу гэж болохгүй шүү дээ. Төрдөө итгэхээс өөр хүнд итгэх юм. Бүх компани төлөөллийг бид нар оруулж ирч чадахгүй. Тийм учраас худалдаа ажлын танхимд итгэхээс өөр хүнд итгэх юм тэгээ компаниудыг 300 компаниг оруулж ирч чадахгүй шүү дээ. Тэгэхээр хөдөө аж ахуйн яам бас энэ хөдөө аж ахуйн чиглэлээр гарч байгаа боломжууд дээр бүр нэг энэ дээрээ тэдэн сая доллар, энэ дээрээ тэдэн сая доллар ийм боломжууд байна энэ төргээд энгийн хэдүүлээ бүр нэг тодорхой байдлаар яриул яасан зүгээр лобби байх шиг байна. Өндөг мөндөг энэ төргээд янз бүр юм бол байх шиг байна. Будаа тариа энэ төргээд. Гэхдээ хэдүүлээ улс орныхоо эрх ашигыг бодъё. Нэг эдийн засгийн хараат байж болохгүй шүү. Энийг одоо та нар маш сайн бодчих хэрэгтэй. Өнөөдөр нэг хэсэг нь ингээд за хэдүүлээ хамтарчий гэж яхад нь хөөж явуулчаад дараа нь ганцхан найзтай суугаад иж болохгүй шүү.